Хэн нэгэн буруу зүйл хийвэл хост нь таныг хуурдаг. Энэ түгээмэл байдаг. Тийм ч их биш л дээ. Тийм ч түгээмэл биш. Тэр үед та яах вэ? Гэрлэлтэд ийм асуудал байдаг. Зөв үү? Яагаад хурж байгааг нь мэдэх хэрэгтэй. Дээдийн баяр баясгал, сэтгэл ханамж байхгүйгээс сэтгэл шин зүйлд татагддаг. Та шин технологиор үргэлж бахархдагч зүрх хуучиндаа тэмүүлдэг. Та он удаан нөхөрлөлөөрөө бахархдаг. Энэ миний шин найз, тэр миний хуучин компьютер гэж хизээж ярьдаггүй. Хуучин компьютер шин найзаараа бахархдаггүй. Та машин сонирхдаг бол энэ хуучны сонгодог загвар гэх байх л та. Гэхдээ энэ нь таны зүрх сэтгэлээс биш харин сонирхол хүслээс гарч байдаг. Хуучны тэр сайхан машинаа өдөр бүр унж явж чадахгүй хаяа нэг ажилдаа л барьж явах шоу болгож. Тэгэхээр сэтгэл хизээд шинийг хайж түүнээс баяр баясгал авдаг. Гэтэл энэ нь тогтвортой биш. Сэтгэл өөрчлөгддөг, харин зүрх хэвээр байдаг. Тиймээс л хүмүүс энэ бүхнийг хийдэг. Ер нь яагаад энэ бүхэн болоод байгааг ч тэд мэддэггүй. Амьдралын илүү дээд утга учир байхгүй учраас. Амьдралын илүү дээд утга учир нь та гайхалтай энергийн их үүсвэр. Та агуу томын нэг хэсэг. Юу таныг ихээр гомдоодог вэ гэхээр хайртай хүн тань худал хэлэх. Яагаад? Та мэдхийг хүсдэг. Тэд таны хайрыг үннээс илүүд үнэлж байгаа болохоор тэр. Таныг алдах вэ гэж айсандаа л тэр. Хайрыг алдах вэ гэж айх нь хүнийг худал хэлэхэд хүргэдэг. Тэгэхээр алийг нь илүү үнэлж байгаа байх нь уу? Хайрыг тэгтлээ үнэлдэггүй бол хэн нэгэнд худал хэлэхдээ яагаад зовно гэж? Та тэдэнд орон зай өгөх хэрэгтэй. Аль вэ? Санаа зовлтгүй. Би чамтай хамт гэсэн орон зай. Тэгвэл тэд зүрх сэтгэлээ нээх болно. Сайхан харилцаатай таны хайрыг алдахгүйдээ итгэл дүүрэн байгаа бол тэд бүхэн үннээ хэлж чадна. Ихэвчлэн ээжүүдэд тохиолдог. Их хүн ямар ч үнээр танаас татгалзахгүй гэдгийг та мэдж байгаа. Тиймээс та ээждээ бүхнээ ярьдаг зөв үү? Ихэнхдээ ингэж нөхцөл заахгүй болдгоо маа. Тэгэхээр ээждээ, багштаа, удирдагчдаа, зөвлөгтөө санаа зовлгүй хэлдэг. Учир нь хэллээ гээд зүрх сэтгэлээ нээлээ гээд тэднийг алдахгүй. Тэд таныг шүүж дөгнөхгүй гэдгийг та мэдж байгаа, итгэлтэй байгаа. Яг ийм харилцаа гэрлэлтэд байж болохгүй гэж үү? Боломжтой шүү дээ. Ийм ойр дотн харилцаатай гэр бүлүүд байдаг. Харилцаа ойр дотн хүчтэй байхад худал хуурмаг арилдаг. Гэр бүл болсон хойноо түүнийхээ бүх зүйлийг мэдхийг хүсдэг. Тэр хүнээ өөрийн мэдэлд байлгах гээд та өөрөө асуудалд ордог. Тэднийг мөрдөж эхэлдэг. Хаашаа явсан? Хинтээ явсан? Юу хийж, юу идсэн, тэд нар юу гэж байна? Хүн бүрийн тухай бүхнийг мэдхийг хүсдэг. Ингэж нөгөө хүнээ бачууруулдаг. Альвэ надад орон зай өгөөч гэдэг. Надад туршлага байхгүй л дээ таамаглаж байгаа юм шүү. Ийм байх болов уу гэж таамаглаж байгаа юм. Учир нь би хүмүүсийн ярьж яхин сонссон. Та дурлаж хайранд автдаг, харин мөрдөж цагдах мөчөөс хайр өгөө болдог. Та яагаад цагдаж мөрддөг вүлээ? Та бүхнийг мэдэж, өөрийн мэдэлд байлгахыг хүсдэг учраас. Би тэр хүнийг мэдмээр байна гэдэг хэн нэгнийг яаж сайн мэдэж чадах юм бэ? Бусдыг мэдхийг хүснэ гэдэг чинь тэнэг хэрэг биш гэж үү? Та өөрийгөө мэддэм үү?
Өөрийнхөө талаар хэр ихийг мэддэм бэ? Хэн хүний сэтгэл хизээж хаашаач эргчиж болно. Сэтгэл үнэхээр ховсомтгай. Сэтгэл агаараас ч нарийн зүгээр л хийсчдэг. Хүмүүс сахилга баттай байх хэрэгтэй гэж хэлэх чинь зөв. Түүний сахилга бат зарчимтай болоод далдуур буруу юм хийгээгүйг нь мэдсэн бол ирээдүйд ч хийхгүй л гэсэн үг. Энэ бол итгэл. Та итгэх хэрэгтэй. Энэ хүний зан чанар сайн учраас ирээдүйд ч иймэрэ байна гэж.